Good morning. За өглөөний мэнд. Та нар үнэн найрсаг биш юм аа. Ой. Don't be silent. Тэ өглөөний мэнд гэхтэй юу нь болохгүй юм. I know it's Sunday morning. Тэгээ бүтэн сайны өглөө л дуул мэдж байгаа юм. Church time is silent time. Сүмдэр бид нар ч айгүй чимээгүй байдсан шүү дээ. That's not right. Тэр бол зүг биш. Sunday morning is a normal morning. Бүтэн сайны өглөө бол ер нь зүгээр жирийн ярьж мэрж болно шүү дээ чанга мангаар. It's time to rejoice. Баярлах өдөр байхгүй юу It's time for freedom. Эрх чөлөөний өдөр. Amen. Not a time to be silent and religious. Сэсэнлэг байдал дотор ингээд чимээгүй. This is church Sunday. Чимээгүй идэх үз. The day of the Lord. Эзний өдөр айгүй намуухан байх юм шүү. The day of the Lord is every day. Тэгээ эзний өдөр бол өдөр болгоо юм. Sunday is not the day of the Lord, Monday the day of the devil, Tuesday the day of you. Тэгээд бүтэн сайдэр эзний өдөр, нэг өдөр чөтгөрийн өдөр, тэгээд одоо 3 дахь өдөр ямар өдөр. Every day is the day of the Lord. Amen. Өдөр болгон түүний өдөр. He's alive. Yeah. Resurrected from the dead. Үхэхстээс дахин амьлуулагдсан. Amen. Amen. Yes, so we are free and alive this morning. Амьд бөгөөд бас эрх чөлөөтэй байх хэрэгтэй. So don't think it's Sunday. Тэгээ бүтэн сайн ингээл бие бариад. So strange how it works. Тэгээ аюу сонирн байдаг бүр гажигтай. People can be in one way Saturday, Sunday morning they're different. Хүмүүс ч энэ хагас өдөр нэг байснаа бүтэн сайд айгүй өөр болчихсон. Unbelievable. Just because it's Sunday morning. Бүтэн сайны өглөө They behave Christian suddenly. Яг христчин хэлбэрлүүгэн ороод. Hello pastor. Тэгэл ингээл сайн байна. Saturday they are happy, normal Sunday. Өдөр бол зүгээр айгүй сайхан ингээл. Бүтэн сайд юм уу? That's religion. Энэ бол зүгээр шашин. I say that's religion. Энэ бол шашин гэж би хэлсэн. Nothing to do with the kingdom of God. Ерөөс бурхны хаанчлалаас хамаагүй. Kingdom of God is a reality every day. Харин бурхны хаанчлал өдөр болгон байдаг бодит. From morning to evening and from evening to morning. Оройноос өглөө хүртэл. Jesus is the same. Есүс яг адилхан. We must be the same. Бид ч бас адилхан байх ёстой. So we behave kingdom, we have a kingdom lifestyle always. Тэгэхээр бид нар үргэлж хаанчлалын амьдралын хэм маягтай өөрсдөө ч гэсэн хаанчлагч мэтээр авдаг. So don't behave differently Sunday morning. Бүтэн сайны өглөө та өөр битгий бол. So strange. Christians are so strange. Христчингүүд одоо үнэхээр янз It's шүү. like when they enter the room, the meeting room. Тэгээ цуглааныхаа байрлал орж ирлээ. Outside the meeting room, they're happy and they talk. Гадаа коридорд бол галзуурна шүү дээ. As they cross the door, they go silent. Хаалга руу ороод ирлээ. Тэгэл шууд дуугаа намсгаал ерөөс. Sit down. Айгуу сонирн байдалд болоо They ороод. whisper to each other Тэгэл ингээ суугаа шиг. just because they enter the room. Зүгээр нэг тийм цуглааны өрөөрөө орцсон What учраас. is the difference between the corridor and this room? No Коридор энэ difference. өрөө хоёрын хооронд ямар ялгаа байгаа, ямар шалгаа The байх. same hotel, Яг адилхан зочид the бууд. same carpet, the same floor. Хевснээс бүх The юм same адилхан. walls. Ханж адилхан. Why do we behave differently? Тэг яагаад ингэж хоёр өөрөөр бие авч явна Amen. вэ? Are you with me? Ойлгосноо тийм ээ? So don't let that form your life. It's Тэгэхээр wrong. яг иймэрхүү юм бити өөрийнхөө амьдралд бий болгоорой. За яа. Throwing Зүгээр pens. зүгээр ингээ сайхан хогийн савраа шидчих тийм юмыг. That's normal life. Amen. Тэгээ зүгээр энгийн Let's stand to our feet. Төмөрө басъя. Let's stand to our feet. Хөл дээр нь басцгаая төмөрө. Now don't go silent. Let's pray together. Let's talk to Him. Тийм зүгээр түүн рүү эрх чөлөөтэй Let's ярий. rededicate our lives to Him. Өөрсдийнхөө амьдралыг түүнд зориулъя. Let's tell Him we love Him. Түүнд хайртайгаа хэлье. We praise Him. Түүнийг магтъя төмөр We admire Him. Түүнийг бишрээ So хамтдаа. Father, we thank you this morning. Аваатанда баярлалаа энэ өглөө. You are such a wonderful Та God. үнэхээр гайхалтай We бурхан. thank you, Jesus, because you're here. Есүс та энд байгаа учраас танд We do not баярлалаа. welcome you because this is your meeting. Би таныг өөрөхгүй яад вэ энэ угаасаа таны цуглаан юм. This is your meeting. It's not our meeting. Таны цуглаан биднийх биш. So we don't welcome you. Тийм болохоор таныг You are өөрөхгүй. not the guest. Та бол зочин биш. We want to come into your presence. Харин бид таны оршихур орохыг We хүсэж want байна. to look into your face. Бид нар таны нүрийг харахыг хүсэж We байна. want to touch you this morning. Бид нар танд хүрэхийг хүсэж We байна. want to look at you this morning. Таныг харахыг хүсэж байна энэ And өглөө. Father, we want to listen to your words this morning. Энэ өнөө өглөө таны үгийг сонсохыг хүсэж байна. Touch our lives. Та бидний амьдралд хүрээ. Transform our lives. Та бидний амьдралуудыг өөрчилсөн. Take us higher. Та биднийг өндөр тавиач. Take us deeper. Та биднийг гүн рүү Take аваач. us further. Та бидний хол авч We want to яваач. walk with you. Бид нар тантай хамт алхахыг хүсэж You байна. say, come and follow me. Та хэлэхдээ ирж намайг So this дагах. morning we come and follow you. Ирээд таныг дагахыг хүсэж байна. Hallelujah. Hallelujah. We thank you in the name of Jesus, Father. Есүсийн нэрээр таньда You are баярлалаа. such a great Father. Та бол гайхалтай. We love you so much. Таньда маш
маш их хайртай. You are such a wonderful God. Та бол гайхалтай сайхан бурхан And we юм аа. belong to you. Тэгээ бид танд харьяадаг. You don't belong to us. Та бидэнд харьяадаг. We belong to you. Бид таних юм аа. You bought us with your son's precious blood. Та биднийг өөрийнхөө хүүгийн үнэт цусаар Our lives авсан. belong to you. Танд харьяадаг. Everything we are belongs to you. Бидний гэсэн бүх юм таних юм аа. Everything we have belongs to you. Бидэнд байгаа бүхэн таних юм. Oh, we thank you, Father, Баярлалаа эцэг минь. because you talk about your plans. Яг юу та өөрийнхөө төлөвлөгөөний тухай You have ярьж байгаа. wonderful plans for us. Та бидэнд зориулсан гайхалтай You have төлөвлөгөөтэй. wonderful plans for this nation. Та энэ үндэстэн зориулсан гайхалтай Thank төлөвлөгөөтэй. you for telling us about Та them энийг хэлж байгаа тандаа so we can баярлалаа. be a part of them. Тэгснээрээ бид нэр тэр төлөвлөгөөний нэг хэсэг болсон Part юм of the аа. great things you are going to do. Таны хийх агуу зүйлсийн нэг хэсэг болсон Part юм of the аа. great things you are doing already now. Та хэдийний хийж ихсэн гайхалтай зүйлсийн нэг хэсэг So we болсон. praise you this morning. Тийм учраас танийгаа Come on, магтаж. talk to him this Тэгээ morning. түнжүү яриараа хүмүүсээ. Talk to him. Raise your voice. Talk to him. Тийм аа тандаа баярлалаа. Hallelujah. Presharabyandarabazonde. Тандаа баярлалаа таны. Rebezonde la bakeshende yebozonda. Тандаа баярлалаа. We thank you, we thank you, we thank you. Тандаа баярлалаа. Such a good God. Hallelujah. Raise your voice this morning. Don't be shy. Та дуугүй байх хэрэггүй. Don't keep back. Чөлөөтэйгээр түүн рүү ярьж. Praise him, thank him. Магт түүнд Love him. Түүнд хайртайгаа хий. Hallelujah. Hallelujah. Oh, we thank you, Father. Rebero bro sarabayandarabazende. Sobronde rebeye kebro sakabayanda. Fill our lives, Father. Fill this place with your spirit. With your presence. With your glory. Thank you, Father. Kerebeyende. Rodoroborio sabrandarabazonde. Hallelujah. Hallelujah. Oh, hallelujah. Hallelujah. We thank you, Father. Thank you, Jesus. Thank you, Holy Spirit. Overwhelm us this morning. Та энэ өглөө үнэхээр биднийг эзэмдээрэй. We pray for revival of the word and the revival of the Бид spirit. нар үг ба сүнсний сэргэлтийг гуйж байна. Not only words, but also spirit. Зөвхөн үгийн сэргэлтүүдийг сүнсний сэргэлт Not only spirit, but also words. зөвхөн сүнснийг биш бас үгээр Strong words. хүчрхэг үгийн Carrying a strong сэргэлт. spirit. Маш хүчрхэг сүнс байх And a болтой. strong spirit. Маш хүчрхэг сүнс Carrying байх strong words. хүчрхэг үгүүд байх So болтой. we thank you, Father, Эцэг минь тандаа for a баярлалаа. move of the word Үгийн хөдөлгөөний төлөө. and the move of the spirit in our Сүнсний lives. хөдөлгөөний төлөө тандаа талархаж Can байна. we say amen to that? Амен гэж. Amen. Амен. Amen. You may be seated. Амен. За сууж болно. It is very important Маш чухал зүйл байна. to raise our voices. Энэ дуу хоолойгоо өндөрсгөх. God has given us a voice, Бурхан бидэнд дуу хоолой өгсөн юм. and we use our voices for different purposes. Тэгээ мэдээж дуу хоолойгоо бид нар янз бүрийн шалтгаанаар We speak ашигладаг. words, Үгийг ярьдаг. sometimes we speak nice words, Заримдаа сайн үгийг ярина. sometimes we might speak other types of words, Эсвэл бид нар заримдаа өөр төрлийн үгүүдийг ярьдаг. sometimes it's words of anger, Өөрлөсөн даашгирдаг. can be words of bitterness, Эсвэл гашуун үгсүүдийг хэлдэг. can be sad words, Өнөхтэй үгсүүдийг хэлдэг. sometimes we shout Заримдаа бид нар гашгирна. at our children or the neighbor. Хүүхд рүүгээ эсвэл хөрш рүүгээ ч юм уу. God gave us a voice, Тэгэхээр бурхан бидэнд дуу хоолой and өгчээ. it's very important Маш чухал шүү дээ энэ. that we use our voice Бид нар өөрсдийнхөө дуу хоолойг to ашиглана. thank Him, Түүнд талархаарай. praise Him. Түүнийг магтахын тулд бас өгч Amen. байгаа. So don't be quiet. Бити чимээгүй Or no, байгаарэ. better, don't be silent. Бити намуухан аниргүй бай. There is a difference between quietness and silence. Тэгэхээр чимээгүй байх, аниргүй байхын хооронд ялгаа байна. When God speaks, Бурхан ярьж байхад we must be quiet and listen. бид нар чимээгүй болоод түүнийг сонсох ёстой. Quietness is not passive. Тэгэхээр чимээгүй байна гэдэг нь идэвхгүй байна гэсэн үг биш. Quietness is
listening in an active mode. Чимээгүй байна гэдэг нь маш идэвхтэйгээр сонсохыг хэлж байгаа. When I talk, you quiet, you listen. You're not sleeping, you are listening. Би ярьж байхад та унтсандаа чимээгүй байгаа юм биш. Та зүгээр сонсохын тулд чимээгүй байна. Silence is different. Харин аниргүй байна гэдэг нь арай өөр. Silence is empty. Аниргүй байна гэдэг бүрээс хоосон байна. In God's presence, we must not be silent. Бурхны оршихуй дотор бид нар аниргүй байж Are you болохгүй. listening to me? Сонсч байна уу тийм ээ? In God's presence, we must raise our voice. Бурхны оршихуй дотор бид нар дуу хоолойгоо өндөрсгөх ёстой. Religions tells us to be silent. Тэгээ шашинлаг байж биднийг аниргүй бай гэдэг. So when the pastor prays, everybody is silent. Тэгэхээр пастор залбирч байхад бүгд It's a аниргүй wrong болдог. tradition. Энэ бол буруу уламжлал. I say it's a wrong Энэ tradition. буруу уламжлал юм аа. It's not right to do that. Ингэж хийх нь зөв биш. When the pastor prays, Пастор залбирч байхад we do not listen to the pastor's бид нар prayers. пастрын залбирлыг сонсохгүй. He does not pray to be heard. Ер нь бол сонсгохч гэж залбирч байгаа юм биш. He prays to talk with God. Тэр пастор залбирна гэдэг чинь эзэнтэй ярьж ин гэсэн үг. When I pray, I don't talk with you. Би залбирч байхдаа тантай яриаггүй. I don't talk so you listen to me. Тэ эсвэл тантай яриа та намайг сонсноо ч When I гэсэн үг биш. pray, I talk to him. Харин би залбирч байхад би түүнтэй ярьж байна. If I do that in the same room as you, Хэрэг би тантай нэг өрөөнд байгаад you should ингэж not ярьж байгаа listen бол to me. та намайг сонсох ёсгүй. Because I don't pray for you to listen to me. Би таныг намайг сонсоосоо гэж таны төлөө залбираад When I байна. preach, you listen. Харин номлож байвал та сонс. When I pray, you don't listen. Харин би залбирахад намайг битээ When сонс. I pray, you join me in prayer. Би залбирахад та надтай хамт залбир. Are you with me? Ойлгосон тийм ээ? You join me, so you pray as well. Тийм тэгээ надтай хамт байгаад яг сайн бас хамт залбир. Maybe you listen to the 5 first words I say in my prayer Тийм миний залбир дотор та миний хэлж байгаа хэдэн үгийг сонсож to болно. catch the starting point. Өөрөөр хэлбэл нөө эхэлж байгаа юм дээр After that, залбирч. you don't listen anymore. Харин энэний дараа та намайг сонсох ямар I шаардлага don't байна? pray to be listened to. Тэгээ би нэг сонсох гэж яриад I залбираад байгаа pray биш. to talk to him. Би түүн рүү харж Amen. ярьж байна. So when I pray, you join me. Тэгэхээр намайг залбирахаар надтай You don't хамт listen to байгаарай. me. Oh. Намайг сонсох Oh, хэрэггүй. amen, amen. No. Ингэж хэлж байгаа юм за амин. I pray, God says amen. Харин намайг залбирахад бурхан өөрөө амин гэж байгаа. And you pray, God says amen to your Харин таны prayer. залбирахад ч гэсэн таны залбирал дээр Are you with амин me? гэж байгаа. But we have wrong traditions. Харин биднэрт нэг юм буруу ёс дэг байдаг. So when the pastor prays or somebody else is praying, we all listen. Хэн нэгэн хүн залбираад ирэхээр тэрийг сонсдог. Nobody tells us that. Биднэрт хэн ч ингэж In the хэлээгүй. Bible, Библиэд in Acts chapter 4, Үс 4-дээр they all raises their voices. тэд бүгд хамтдаа дуу хоолой And they pray like one man. Тэгээ яг л нэг хүн шиг залбирч All байна. of them at the same time. Бүгд хамтдаа яг адилхан. They could not hear Peter pray. Тэд нар Петрийн залбирлыг сонсоогүй. They could not hear John pray. Йохан яаж залбирч байгааг ч сонсохгүй. Because they had no microphone. Микрофон байгаагүй юм чинь тэр үед. When they preached, they listened. Тэд нар номлоход хүмүүс сонсдог But when they байсан. pray, everybody prays. Харин залбирахад тэд нар зөв бүгд хамт Amen. сонсдог байсан. You Амен. understand me, that? Ойлгож байна уу? Because God can hear, even we are 70 people or 60 people, everybody prays, God can hear every prayer. Тийм бурхан тийм ээ жаруулаач вэ нүү далуулаач вэ нүү залбирахад бурхан бүх залбирлыг сонсох чадвартай. Nobody said we have to pray one person at a time. Тэгээ бид нар Nobody ингээд says that. эхлээд нэг нэгээрээ ингэж залбир гэж хинч бидэнд хэлээгүй When we шүү дээ. come together in a cell group, sometimes somebody starts, then another continues, then the third continues. Тэгээ бид нар эсийн бүлэг дээр цуглахаараа ингээд нэг нь эхлээд дараагийнх нь үргэлжлүүлээд ингээд явдаг. And then we ask brother so and so, can you lead us into prayer? Тэгээд тэ ахаа та энэ залбирлыг удирдах өгөөч гэж. What does that mean to lead us into prayer? Ер нь бол залбирлыг удирдах гэж юу гэдэг юм бэ? The Holy Spirit leads us into prayer. Ариун сүнс угаасаа биднийг ариун залбирал руу удирдах юм. Amen. Амен. So if we say let's pray, then let's pray. Let's all pray. Залбирхай гэхэд юм бол ер нь бүгдээрээ залбирх And юм let the Holy байна. Spirit lead everybody. Тэнгүүд ариун сүнс хүнийг бүрийг удирдах So шүү. as you raise your voice, Тэгээ та дуу хоолойгоо let the Spirit guide you. Guide Ариун you. сүнс таныг удирдахыг нь зөвшөөрч. You pray and you listen at the same time. Тэгээд та залбирхтаа сонс бас. Amen. Ойлгож байна уу? Can we pray and listen at the same time? Yes, we can. Тийм, бид нар залбирангаа сонсож чадахгүй чаддаг шүү дээ. If you cannot, then learn how to do that. Чадахгүй байгаа нь бол сурахгүй юу?
Everybody should know how to do that. Тэг энийг яаж хийж чадах вэ гэдгийг хүн болгон сурч. Some people can only do one thing at a Зарим time. нэг хүн байж таа нэг л юм хийдэг. I mean, if you're a parent, you have children, you learn how to do many things at the same time. Тэг хэрэг та ингээд if you are parent. If you are a parent, Аха.